За төмөр замаар тээвэрлэх нь автомашинаар тээвэрлэхээс зардал бага уу? Хамаагүй бага. За ерөнхийдөө жишээ авахд бол Улаанбаатараас одоо хөтлөөс Улаанбаатар хотод тээвэрлэхэд ер нь бол өнгөрсөн онуудад бол нэг одоо цемент бааз бол 3.5-аас 4 сая төгрөг. За өөр дээш нэмэх. Гэвч бол төмөр замаар бол нэг вагон бол хөтлөлтөөс Улаанбаатар одоо толгойд одоо буудаг газар хөтлөл нэгт 1 сая төгрөгийн тээвэрлэдэг. За манай энэ ТМ 400 төгрөг бол сая энэ оны 3 сард ашиглалтанд орсон. За удаан хугацаагаар бол эвдрэл гэмтэлтэй зогсоодсон. За манай компанийн хотод бол өндөр хүртэхээр гадны компаниас за зүтгүүр төрөлт гэсэн бол за энэ 25 оны 3 сарын бас эхлээд бол ерөнхийдөө тэрийг халаад за ингэснээр бол манай энэ зүтгүүр ажилд орсноор за хотын цемент шахах компанид бол 2 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг хийж